Okay, Mongols started from Podua PC. Манчсан 7 дугаар ангита Подолын PC-нд тоглож байсан 304 төс. Яа, тэр Подолын PC нөгөө төмсөн моустай байсан гэдэг одоо. Тэрийг гаргаж ирсэн амдаа гэж. Яа. Монголын CS:GO баг гэж дахиж гарч ирэх үү төшөө. Тэрийг бол өстой хэлж бичихгүй байна. Mongols. The Mongols. Одоо манай Монголоос ч баг 9-10 гадаад тоглож байгаа. Хүсэх юм бол тэгэл яриад цуглуулчих болно. Яванда 1 жил 2 жилийн дараа яах юм бэ? Дэлхийн 3 бичээдэг Монгол баг зорилгоор оролцож аврах болсон юм. Домогт багт зориулсан хамгийн зураг Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт нээлттэй хийхтэй зэрэгцэн Азийн дөхөнд шинэ утсыг бичжээ. Бидний ирээдүйн хоо Энэ нөгөө юутай адилхан санагдав. 9-ний видео. 9-үг нь биш үү? чуй цахим тоглоомоос болоод хөрч өн PC тоглоомын газруудад хоног төөрүүлэх нь ихсдэг. мэдээлэл олон тийм дунд төвөд байгаа. Одоо анх Монголд e-спорт гэдэг төрөл ямар ч тийм ухтхан байхгүй. Наа чи ингээд онтоод амнаас нь хөөсмөс хагардгийн байлаа мэлээ нэг буруу ойлголтууд өгсөн те. Анх баг байгуулж ерөн дөрний хүн болгон намайг тэгдэг ус. Чи солиотой хүн мэдэрсэн муутай юм уу? Яагаад баг ингээд шар хад руу явуулдаг юм дэмжиж байгаа. Чи юу ийгээ хаагаар яваад таг ингээд эндийн болгоод явчихна гэдэг. Энэ одоо энэ спорт тоглож бод хоёр төрлөөд л дээ. Зөв тоглох, буруу тоглох. Монголын e-спорт гэж ярьдаг. Одоо өөрөө e-спорт хөгжүүлж байгаа гэж боддог хүн хэдэн. Би бол e-спортын тамирчин хүндээ бүхнээ зориулах хэрэгтэй гэж явах хэрэгтэй. Хизээ эхэлж баг болж. Анх 2013 онд дотоогоор эхэлж ирсэн. Намайг Түшин Бэлэг гэдэг анх e-спортын баг байгуулад Монгол зэг нэрийг хөгжүүлсэн хүн байна. Гүв болохоор бас их сонио. Маратаа уулзаад. Тэгээ 16. Тэгээ 9 сарын 16-наас хойш бид тав босоод Монголын цахим спортын төвөнд Энэ ярьслага яг эзэний ярьслага юм бол. Би голон дээр ярьсан би үдцсэн байгаад байгаа. Хаана гарч ирсэн юм бол? чухал зүйл болсон нь The Mongols баг Counter Strike-ийн Азийн авраг болсон юм байлаа. Тэд олон экспертүүдийн таамгийг хэвдэж телевизэнд ярьсан шүү. Чадсан юм а. Монголоос ямар нэгэн том Азийн Монгол TV-г нэ. хөндлөлтийн өдөр бид Өндөр пингтэй тоглолдог. интернетийн асуудал гэдэг учраас Вьетнамраа бэлтгэл хийсэн. Тэрнийхээ үр дүнд тийм болсон. Уус нэгэн л одоо хувийн компани төр засаг аль нь ч ингэ дэмжлэг байхгүй ус бид нар өөрөө өөрсдөө дэмжих хэрэгтэй. Бид нар өөрөө өөрсдөө тэр системийг бий болгох хэрэгтэй. Монгол багийнхан PC-чд гэдэг нэрийг тамирчид гэдэг нэрээр солилоо гэж цахим ертөнцөөр шүүгч. Одоо үлгэр дуурайллыг залуучуудад харуулж чадлаа шүү дээ. Эдгээр тамирчдыг хараад би бас ийм амжилт гарах боломж надад байна гэж харж байгаа бах. Энэ нэг талаараа бас их даваа тал юм л да. Харамсч явдаг үйл явдал одоо ер нь Ви зараагүй л ярьлаа. Үйл явдал гэж л харамсч явдаг. 16 онд Америк виз гарав. Мэжри виз гарав те. Хэрвээ гэж үг байдаг болохоор сайн мэдэхгүй юм да. Ер нь Америкт очиод бүх юм зохицуулагдсан, бүх юм ярьсан. Уг нь л цааш их сайхан болчих байсан. It was a dream for us when we were young. Нэг хоёр тоглоод ингээд би шавдраа болжүүл яг хүн болно шүү дээ. Тууштай юм зориг тавьж тоглосон. одоо хамгийн хайртай тэмцээн бол юу Nine Oakland гэдэг. Төвшөд хэлж байгаа. Манайс эрхийг авах юм бол би эхлээд давуулаа яваа шүү гэж. За чи эхлээд даваатах гэж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар эрхээ аваад Got 2 kills in very quick fashion, but he has a third one. It's Tarek looking to clutch, but he won't do it. Misses the shot, he's low HP. He doesn't know it, but he doesn't care. It's all AWP. It's all still converted. I'm so proud of my team, our coach. His name is Mara. Бид нар нэг зорилгын төлөө зорж явж байгаа учраас яталтыг үлдэж байгаа шүү дээ. 17 онд манай ээж маань өнгөрөөд миний нэг юм тоглох одоо юу гэх юм гал оч унтраа те. Нөгөө маа ихнэр жирэмсэн. Шууд одоо энэ тоглоом хаяад. Би бол одоо яг альбиусаар зодог тайлж байна. Монгол гэдгийн одоо CS:GO ростер ерөнхийдөө одоогийн байдлаар байхгүй болсон. Юм байнгын нэг хэвэндээ байна гэж байхгүй шүү дээ. Байнга өөрчлөгдөж идэг. Storm Rider гэдэг организашн руу одоо Монголын CS:GO ростер явууллаа шүү дээ. Хамгийн хүнд даваа хүмүүс ерөөсөө нийгмийн эсрэг үүссэн шүү дээ. Хинч ойлгохгүй, хинч дэмжихгүй. Тэр Storm Riders гэдэг нөтөд анх яриад тэгэд NCL Mara хоёр надаас яах вэ? Энэ ингээд байна. Тэр саад бүршээлийг яг үнийг л давж чадаагүй шүү дээ. Тэгтэн би яваал гэсэн. Явж хаа наач дээрээ цалинтай байна.
Mongols. 29 багтун байна. 29 гэдэг нэрнээс ребранд хийгээд Checkmate-ийг гарч ирсэн 19-20 он хүртэл Монголын Counter-Strike нийтээрээ л муудсан байсан. Үйл ажиллагаа ер нь тэлхий гэсэн бодол бол ер нь. за хуучин Checkmate буюу одоогийн Монголч гэдэг баг. Checkmate. Монголчин эзэн юм бэ гэнэ. Дан бацгаана. 29-90-ийн тэр лого тэ нэрний нэшлэл бол уул нь амар гоё нэрээс. Яг уу жоохон хитгэд жоохон төвхтэй жоохон урт болохоос ер нь бол 29-ийн лого энэ ай гоёсэн шүү дээ. 29-ээр болон Checkmate багийг үүсгэн байгуулж ирсэн Каз буюу Бэлгүн Бат байна. Instagram-ын нэр нь Бэлгүн Батник гэдэг нэг гай байгаа. Бүх юмний ард байж байгаа. Хууч 1-6 тоглодог байсан Насаа буюу Darkis байна. Эзэн гэж ерөнхий молуулаа судлаа хийдэд наанцан болгодог хүмүүс байгаа. Зардалтай чадварлаг баг байна. Тоглогчдын зорьсон зорилго руугаа 100% төвлөрч чадчихээн. Одоо бүгд эсэргүүц юмд одоо яаж хөгжил ирэх вэ? Тэрийг сүрж гарч ирж чадсан баг Checkmate. 29-ийг орж Монголд ч тоглолтын тоглолтоор 31-29 яцтайгаар 20 энэ тоглолтын дараа гүмөө маань хоолоо хий. Өглөөний цагаа бэлтэн. Тогоо манайхан сэрнэ. I remember this dog. Ажлын талбар байна. Амар төлөвлөгөө гаргаад алсыг хараад явсан бол бодлоо ш тэр чинь. Таг харах бол зүгээр яг үрт үтгэл хийж чадна би болгоно шоглох юм байна гэл. 17 оноос тоглоод 21 онд ерөөд өөр тоглохоо болоод Die зодог талж байгаа хэдий ч дараагийн багуудаа дараа албанд ажиллана гэсэн багийнхаа менежмент талыг илүү авч явъя гэж шийдвэр гаргаад тэгээ одоо явж байгаа. Чи ер нь тэр зүгээр сонгож авч байгаа хүүхдүүдээс илүү юуг нь харж байгаа вэ? Ер нь хуу хүнийг хардаг. Хоёр хоорондынх нь уялдаа холбоо нэг чухал юм санагдав. Дивилист технологи ч уйлаа ай фингер. Хүмүүс нөгөө шатраараа би нэг танд юм л. Ирээдүйд тэгэл шинэ залуу тоглогч нар яавч залууг ингэж авч яваасаа л гэж хүсэж. Тэр Монголын хувьд бол тэмцээнүүд их цөөхөн болдог. Тэмцээнүүд олон зохиогоод ороос гарч байгаа өшнөө сайхан тамирчд бол байгаад байгаа. Монголын нэрийг ингээ биднээс илүү цаашаа гаргаа явах аата сайхан залуучтай байна бас нэрээ. Одоогийн хаасаас дээ цагаалт амт гэдэг гэсэн цагаалтай амарсан ярилцж байгаа шийдвэр гаргасан. Ингээд чирээдэг бодоод ингээд амар олон юм хэлцээ. Тэгэл комгож байгаа л эмээгээсээ гууж бодож байгаа л дөрөнд зэтэл ахуулаа. Тэгэл ком ахуулаа. Манай эмээгийн лачин болоо да. Ваад. Имэйл зам байна. Имэйл дөрөг авчихсан. Тийм үү? Тий. Аав ээж өөр зөвшөөрдөг гэсэн юм. Би тэр чи эмээ өгөө өгдөг. Эмээтэй зингэл хэлж байгаа юм чи. Эмээтэйг л баян ярьдаг. Тэгэл тоглосоор гал баадах марахаар дуудулж исэн. Тэгэл за эмээ намайг ингээ баг авах гэж байна. Ингээ 7 хоног явчаад ирээ гэдгсэн чи. За тэгдэг тэгээд чам тухтай байл байжлахгүй даа гэсэн. Тэгээ өвөөг болохоор Darkis ах. Сайхгүй ярьжсэн. Лимитэл амирх баярлалаа шүү дээ. Scream байдаг group chat-н дээр ганцаахнаа 6 гэж хайдаг заяа. Тэнгүүтэл анх бүр ингээл сугамг байнгу тэнч тоохгүй ш. Тэгвэл ингээл гайгүй амжилт гаргаал эхлэнгүүт нөө байгууч маахтай тоглохын тулд 6-аас тоглодог болоод олон улсын шилдэг багт орсон чинь ингээд үзэгчдээс ирэх тэр хүлээлтэн чиний сэтгэл зүйд дарамт болдог уу? Ер нь ямар хон нөлөөлдөг вэ? Таахгүй л хичээдтэй. Тэгэл ортгаасан ингээл. Баг амжилт үзүүлэхэд бас уур амьсгал юмнууд их шаардлагатай шүү дээ. Тэгэхээр бол багийн дотор хоорондын хүмүүсийн уус хоорондоо биеинтэй харилцаж байгаа харилцааг л ер нь бий болвол яг амар голчилж амар хардаг. Одоо багийн дотор байгаа бүх хүмүүстэй ингээд айгу ойрхон байхыг хичээдэг байхгүй. Туршлагын л ер нь асуудал баг. Энэ хүртэл дэмжижсэн тэгээд монголчуудаа баярлалаа. Хүссэн яг хэмжээндээ бас яг одоо үр дүн гаргаж чадсангүй. Топ 16 дараад Legends руу орж чадсан ч гэсэн яхаа зөндөө олон алдаа тусалаад ирнэ. Энэ тийм үр дүнтэй дууслаа. Бэлтгэлээ олон байж цааш олон мөчтэй эргэж ирж ирэх болно. PJL Шанхай менежмент аялал энэ түрээд өндөрлөө. Тэгээд биднийг дэмжижсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хүчтэйгээр эргээ ирэх болно. Дараа ажлаас амралтаасаа. Window no scope from Senza! Үзэгчдээ Монгол студийг дахин бүтээж чадлаа. 2016 оны Монголын ард зогсож байсан. Яг одоо 2025 оны Монголын ард мөн адил тулгуурч шиг болж явж байгаа. Энэ бол Мара. Тэгээ Мара гэдэг юм маань хаяагүй үнэхээр
Тэр үнд л үнэхээр бас баярлах хэрэгтэй юм байна бид нар. Хаанаас эхэлсэн, ямар үед ямар байсан өнгөж 17 онд хэлж исэн их чинь дугуй чинь цалинч байхгүй ш. Бор зүрхээр ингээл хүсэл зориг дээр л явж исэн болохоор Not to be arrogant. We should remember our past times. Мэмзиг хараад. Навж үдээ.